Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 10,500 багш ажиллаж байгааг нь 150 багш нь багангийн эрэгтэй багш байдаг. Товчхондоо анхны А усгийг заах, хариуцлагатай бөгөөд хүндтэй үргийг хүлээх багангийн багш гэх мэргэжлийг эрэгтэйчүүд бага сонгодог гэсэн үг. Тэгвэл энэ мэргэжилд дурлан сонгож хүүхдүүдтэй ажиллахдаа улам урамшин яв Батбаатар гэх залуу багшийг үндэсний шуудан онцолж байна. Тэрээр энэ хичээлийн жилд нийслэлд хамгийн олон тооцогдох 53 хүүхэдтэй шав цогцлбор сургуулийн 1Е ангийг хариуцсан авчээ. Бид өдрийн 13 цаг 30 минутанд 1Е ангид очиход хүүхдүүд хэдийнэ эрс бүрэн цугласан байлаа. Батбаатар багштай 5 минут ярилцах зууртал хүүхдүүд шуугиж ширээ хооронд гүйлдэж ихсэн нь 6 наснуудын гин биш зан юм. Эхний цаг монгол хэл, дэвтрээ гарга 1 2 3 гэд гараа урдаавад томоотой суугаараа гэсээр тэрээр хичээлээ эхэлсэн юм. Түүний ажлын нэг өдөр өглөө 10 цагт эхэлж оройн 10 цагт дуусдаг. 10 цаг гэж ирээд хүүхдүүдийнхээ дэвтрийг бичнэ. Өнөөдөр ямар хичээл орох уу? Бүх хэрэгтэй материал, хувилах, канадах зүйлээр бэлддэг. За тэгээ хичээл маань 5 цаг буюу 5:15-аас тараад гаргаад ээж аавдаа гараас гарт буюу бүх ээж аавууд нь бүх хүүхдүүдэд хүлээлгэж өгдөг. За энэ маань ерөнхийдөө ингээд 6 цаг гээд дуусаад ингээд ерөнхийдөө 6 10 20 ингээд ийм байдлаар дуусдаг. За тэгээ дуусныхаа дараа эргэж орж ирээд маргааш үзэх хичээлүүдийн дэвтрүүдийг бичдэг. Монголныхоо дэвтэр дээр А усыг үзэхгүй, Э усыг үзэхгүй гэдэг. Ерөнхийдөө манайг өөрөө 53 хүүхэдтэй учраас би нэг дэвтрийг 2 цаг бичдэг. Тэгэхээр Монголныхоо дэвтрийг 2 цаг бичдэг. Математикийн дэвтрийг 2 цаг шухуу бичдэг. Ингээд ерөнхийдөө харилцаад 9 10 цаг шухуу хүрдэг. Тэгээ 9 10-г хараад эргээд өглөө бас нэг 10 цаг гээл бид нар ирдэг. Тэгэхээр яг ингээд мэдээж нэгдүгээр анги бол хамгийн их чухал, хамгийн ачаалалтай үе. Тэгээ багшийн хувьд тэр ээж аавуудын хувьд тэр маш их чухал үе учраас тэгээд багш бид нар аргаар амьдралаа одоо юу гэдгийг зохицуулаад их л ачаалалтай шаргуу ажиллаж байна да. Загсч нэмэр усгүй гэдгийн үлгэрээр хүний хүүхдийн төлөө гэсээр гэрийн бараа ороо харж эхнэр хүүхэдтэй бага цаг гаргадаг тухайн тэрээр ярьж байлаа. Энэ бол багш гих мэргэжлийн хамгийн том зовлон юм а. Гэсэн ч тэд хүүхдийн төлөө цаг наргүй өчүүхэн бага цалингаар зүтгэж яв. Харин хилээ хазаад өнгөрч боломгүй нэг асуудал нь сүүлийн үед багш л зааж сургах ёстой. Хүүхэд нь мэдэхгүй чадахгүй юм байвал багшийн муугийнх гэх үзэл газар авсан асуудал. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхэдтэй төдийлөн цаг гаргахаа болж багшгийн хүнийг бага хүндэлдэг болсон явдал гэж тэрээр ярьж байлаа. Зарим нэг ээж аавуудыг хаяа харах нэ багш нарыг нэг жоохон хүндэтгэж харьцаа жоохон юм багасаад те байгаа болоо да гэсэн тийм бодол төрдөг. Өдөр бүхэн дэвтрийг нээж үзээд юм ингээ бичүүлэхэд 10 минут юм уу 20 минут хамт хүүхдгээ хажууд суугаад гэрийн даалгавар нь хийлгэхэд тэр ээж аав багшийн ажлыг жоохон хэсгийг ч гэсэн жоохон гадархан гэж би дотор боддог. Одоо харьцангуй залуу ээж аавууд маш их залуудж штэ. Одоо манайгийн ээж аавууд ерөөхдөө анаг 30 насны тийм ээ 30 гарсан. За ерөөхдөө яг юм ерөөхдөө их маасан залуудж байгаа учраас байгаа байхгүй. Тийм учраас адилхан залуу хүмүүс те. Тийм учраас үр хүүхдийн хүмүүж сурлагт маш их анхаарах хэрэгтэй. 53 өөр хүмүүжилтэй өөрөөр сурах арга барилтай хүүхдүүдэд уншиж бодохыг заана гэдэг амаргүй ажил. Тэр тусмаа эрэгтэй хүний хувьд мөн залуу хүний хувьд төсөөлөлд төдийлөн ойр биш юм а. Гэсэн ч тэр 6 наснуудыг уншиж бичих, мэдлэг хүндлэх, ухаан зургаж эрдмийн их замд хөтөлж явна. Харин эцэг эхчүүд хүүхдүүдтэй цаг гаргаж, гэрийн даалгаврыг нь шалгаж, тэдэнтэй ярилцаж, сургуульд нь хүргэж өгч авч, эрхээсээ илүү үүргийг нь зааж өгч, багш нарт багч болов тусдан болж байвал өөр хүсэх зүйл байхгүй гэдгийг тэрээр хэлж байсан юм а.